Сайн уу? Одоо энэ видео болохоор хамгийн их requested видео байгаа. Бараг vlog хийгээд дөнгөж эхэлж байхаас хойш охтод нэг яаж чингээ барьдаг вэ ч юм уу? Яаж торох уу гэж айгүй их асуудаг байсан. Тэгээд би ерөөс ямар видео хийхээ мэдэхгүй бүгдж байгаа юмаа бичээд ялтай нь шиг. Тэгээд одоо шинэ жил болох ч байгаа болохоор энэ видео хийхээр шийдлээ. Тэгээд юуны төрөнд би болохоор тренер биш, ямар нэг nutritionist биш, зүгээр би өөрөө энэ типүүдийг хэрэглээд ингэж нөгөө жингээ барьдаг гэх юм уу. Тэгэхээр хүн болгоны би өөр учраас энэ ингэж та нарын заримд нь тохироод заримд нь тохирохгүй гэж магадгүй. Тэгээд ямар ч юм болоход өөрийнхөө туршлагыг хуваахаар шийдсэн. Тэгээд 10 тийм тип буюу 10 зөвлөгөөг хүргэхээр бэлтцсэн байна. За тэгээ нэгнээс tip number 1. Ер нь бол мэдээж хүн болго мэдж байгаа шүү дээ. Эрүүл хооллох гэд. Тэгээд эрүүл хоол гэхээр л хүмүүс амтгүй тий эрүүл ногоо могоон дургу гэлдэг тийм. Би болохоор ингэж өөрийнхөө дуртай эрүүл ногоог олж мэдэх. Одоо миний хувьд жишээ нь би энэ хулуунд аягүй дуртай. Хуурга юм уу шүлэнд аягүй хурдан болдог мөртлөө аягүй гоё амттай. Би энэ аягүй дуртай. Ушаас брокколи дуртай. Тэгэхээр одоо жишээ нь чи байцаанд ч юм уу тиймэрхүү кейл мэйл тийм салаадны төрлийн дургу авах юм бол тэрийг авах хэрэггүй. Ерөөсөө өөрийнхөө дуртай ногооны листийг гаргаж агаад хүнсний тийм шопинг хийхдээ ерөөсөө дуртай ногоогоо авах. Тэгээд дуртай ногоо би бол брокколиг аим дуртай болохоор чи хийцнээр шаардсанаар шүлэнд бол хийж идэх аягүй дуртай. За тэгээд нэгдүгээр тип болохоор дуртай хүнсний ногоогоо олж мэдэх. Тэгээд тэрийг баян хэрэглэх. Хоёр дахь tip number 2. Хоёр дахь зөвлөгөө маань юу гэхээр хоол идэж байхдаа ерөөсөө уцаа оролдохгүй байх, ном уншихгүй байх, телевиз үзэхгүй байх. Ямар нэг юм ингээ хоол идэж байхдаа ямар нэг юм давхар хийхээр хүн илүү хурдан иддэг. Тэгээд дээрэс нь ингээ амтыг мэдрэхгүй, дээрэс нь бас айгүй илүү их идэх магадaltaй байдаг. Уцаа оролдол кино мөн үзэж байгаа л идэхээр ерөөсөө хэр идэж байгаа анзаарахгүй. Уусаа хүний бие чинь нэг 10-20 минутын дараа цадсан гэж тохиордог. Тэгээ ер нь бол идэхдээ ямар үед идэхээ зогсоох вэ гэхээр амар цадтлаа биш. Тэгээд үлсэхгүй яг нэг юм хоёр цэгийн голд. Гэтэ энийг жоох олоход хэцүү гэж магадгүй. Ямар ч тач гэсэн хит цадахгүйгээр тэгээд үлсснийгоо дараад яг тэр гол хүртэл идэх ус айгуу. За тип 3 юу вэ гэхээр нөө хэрэглэж байгаа аяг тавг нь одоо бусад хүмүүсийнхаас одоо илүү жижигхэн байвал зүгээр гэдэг. Жижиг аяг тавг хэрэглэснээр ерөөсөө нөө жишээ нь би том аяганд идчих юм бол би энийг дуусгах хэрэгтэй ч гэдэг юм. Тэгэхээр илүү их аягалдаг том тавг авах юм бол тавгаа дүүртэл аягалаад тэрийг ингэж дуусгах хэрэгтэй гэсэн нэг юм команд ирчдэг ч юм уу. Тэгэхээр ерөнхийдөө хэрэгэлдэг аяг тавгныхаа сайзыг жоохон жижигхэн болгох аягүй зүгээр байдаг шүү. За ингээд дөрөв дэх тип маань мэдээж энэ хүн болго мэдж байгаа. Уснасаа энэ юу шүү? Passion гэд ус байгаа. Black water ямар нэг цаймаа биш. Уусаа ус устдаг гэдгээс хүн болго мэддэг мөртлөө ууж чаддгүй. Тэгээд хамгийн хүнийг ус уулгахад хүн болдог зүйл нь юм усны сав юм билээ. Усны сав өөртөө авч явах юм бол хүн хараад ингээд шууд ус байхгүй болохоор ингээд мартчихдаг. Тэгээ ус уугаагүйгээсээ болоод хүн чинь нөгөө аман цамнангууд үлссэн гэсэн тохиордог. Гэтэ энийг хүн болгон мэддэг мөртлөө ерөөсөө баримталж чаддгүй. Би ч гэсэн ер нь айгүй баг уудаг гэсэн. Тэгээд ер нь нэг доор ингэж их балгаар биш. Нэг хоёр бадлага уучаал тэгэл тавиад тэгэл зүрээдэг хажууч. Ямар ч юм гой усны савтай болоорой. Тэг усны сав дүүрэн бах юм бол усны сав хажууд нь бах юм бол уусаа хараад ингэ байн уудаг. Хоолыг tip number 5. Өглөөний хоолыг ерөөсөө алхасаа дэмээдэг. Би болохоор өглөөний хоол бүр заавал иддэг. Бүр угаасаа сэрэн гутай амир өөрөө ингэ өсөглөн байна гэж бодоод өглөө басан гутай ингэ амир идэх юм хайгал. Би бол өглөө заавал хоол иддэг. Тэгээд өглөөний хоол идэхгүй байх юм бол
өдөр нь юу яадаг штэ айгүй хийдэг ч юм уу эсвэл амир тэнэг сонголт хийх магадлал байдаг. Тэгэхээр өглөөний хоолыг битээ алхасараа гэж хэлмээр юм. Тэгээд бас нэг гоё сонирхолтой юм хэлэхэд би нэг айгүй завгүй өдөржингөө ажилтай, шөнө ажилтай тэгээд бас хоол мол бэлдэх завгүй үед надад би сүүл энэ хоолыг аяг хийдэж байгаа Sesame гэдэг. Энэ болохоор ингээд өдөрт 5 хоол ирдэг. Өглөөний 5 гэдэг нь зарим нь өглөөний хоол нь James ч юм ингээд 5 тустай. Би одоо ингээд видеог үзүүлье. Одоо би өглөөний хоол идчихсэн миний салаад үлдсэн байна. Тэгээд ийм угаасаа ингээд энэний давуу тал нь юу гэхээр яг энэ цагийн хуваараар идэх юм бол ерөөсөө өлсдөггүй юм билээ. Харин ч би бүр зарим салаад малаад махын төрөл бардгүй. Тэгээд өдөрт 5 хоол 5 төрлийн мэл өмнөх оройн хүргээд ирдэг юм тоортой аягүй гоё юм жижиг утга сэрэмэрээтэй. Тэгээд энийг амар завгүй үед чинь ингээл гадуур ингээл хооллох тохиол байдаг. Тэгэл гадуур ресторан хоол идэх ч үгүйсээ хэрэг давс тоос хийсэн бид нар мэдтгүү. Тэгэхээр яг хажууд ингээл бэлэн хоол байж ангууд хүн өссөн болохоор энийг яахаар тэгэл идчихдэг. Тэгээ би яг анх эрүүл хоол юм чинь юм жоохон амтгүй, давсгүй гэж бодож ирсэн. Яг ингээд цагийн хуваараар өлсөд итгэр дахиад мэх аюу амттай байдаг. Тэгээд их тохиолдолд бол бардуу 5 хоол яг хажууд ч хүн амттай мэдээд байвал жоохон хэцүү. Гэхдээ энэ надад аюугаа цагцаа. Одоо тийм манай шинэ жил болох жоо болохоор би жоохон жингээ барих гэдэг нэг 2-7 хоног бол идчихэж байгаа. Тэгээд нэг өдрийнх нь хоол нь 30 кал. Яг заримдаа гадуур хоол бол нэг өдөрт 2 хоол гадуур идэх 30 болчтой. Тэгэхээр бүхэл бүтэн өдрийн хоол нь 30 гэхээр миний хувьд бол боломжтой санагдчихж байгаа. Тэгэхдээ бас бардгүй. Өглөөний цайнд ийм гоё тархтай, овёстой, ананастай. Өөр юу вэ? Chia seed. Гэсэн миний өдрийн хоол нь болохоор ийм бор будаатай дахиа. Тэгээд бүр оройн хоолнд болохоор ийм үхрийн мах. Тэгээд өдрийн хоолнд ийм салаад байгаа. Энэ салаад нь аягүй гоё амттай. Энэ нөгөө оливын тостой дрессингийг холиод идчихэр гоё. Гэтэ хаяа барыг салаадын бардгүй юм дөө. Тэгээд өдөр болго ингээ өөр хоол ирдэг болохоор ерөөсөө ууддгүй. Айгүй гоё амттай. За миний 2 өдрийн хоол ирсэн. Тэгээд би өглөөнийхөө цаг ууж ийн. Эхнийх нь юм гоё. Энэ бүр амар гоё амттай. Би өнгөрсөн 2 дахь удаас энийг авсан. Pumpkin pie. Амар гоё амттай кейк үлээ. Тэгээд энэ нь болохоор James. Биш өдрийн хоол 4 цагийнхаа салаадыг идэх чинь. Тэгээд миний салаад энэ сайгүй оливын тостой дрессингийн түрүү харуулсан хийцэн байгаа. Тэгээд гоё өнөртөж чинь. Тэгээд энийг идээд угаасаа нэг шууд 2 хоног идэхэд шууд гиз татраад энэ өөрчлөлт шууд гарч байгаа болохоор айгу урам аваад цаана тэгдэг үү. Тэгээд мэдээж завтай үед бол гэрте хоол хийж иддэг. Тэг хүмүүс надаас аяг асуудалтай байна. Чи ингээд стори энтрич үзгэр байн гадуур хоолдог гэд. Яг уу 7 хоногт нэг влог гарлаа. Нэг влогон дээр 2 удаа хоол идлээ. Тэр чинь хүн өдөрт ингээд 2 3 хоолдог. Тэгээд тэр хоолыг чинь өдөр болгон буюу бүх цагт иддэг. Тийм ичмэс чи тэгж хийддэм гэж яа таргалдан гэж хогцоод их асуудалтай. Тэгтээ тэр чинь ерөөсөө 7 хоногийн 7 хоногт 15 удаа юм иддэг лээ. Тэрний 2 нь л байхад хүмүүс жоохон байн иддэг юм шиг харддаг юм шиг үлээ. Тэгээд ерөнхийдөө би энэ сезамыг идээгүй үедээ өөрөө яаж иддэг вэ гэхээр мэдээж хүн юм чи ресторан гадуур хоолно. Тэгээд гадуур ресторанд хооллохдоо оройны хоол идэхгүйгээр оройны хоол биш өдрийн ланча ресторанд идээд тэгээд оройны цагаар болохоор аль болох нөө будаагүй ч юм уу дан протеин эсвэл ногоо хэрэглэхийг боддог. Оройны хоол идэх юм бол ингээд будаагүй, гурилгүй, төмсгүй ч юм уу. Тэгээд ерөнхийдөө би ч өмнө нь айгүй бүх төрлийн дайетыг барьж үзчихсэн. Алимны дайет, Dukan diet, Japan diet, Juice diet гэдэг. Бид нар яг үгүй барингуут нь гихний 2 3 хоног ингээл амар 3 4 хэл хасаал турдаг.
Тэгээ энэ дайет барихад турдаг ч гэсэн миний бодлоор ингэж санагдсан. Дайет бариад ингээд ямар нэг хоолыг хасчаар одоо жишээ нь будаа ч юм хасчаар би өөртөө амар будаа идмэр санагдаад ингээд хүний майндаар айгу тоглолдог. Тэгэхээр миний хувьд болохоор би янз бүрийн тийм дайет барих дургүй яа. Тэгэхээр дайет барих тусам дайетаа дуусангууд нөгөө хоол руу бүр амар дайрдаг ч юм уу, нөгөө хоолоо бүр айгу их илүү идэх гэдэг. Тийм болохоор дайет барих ерөөсөө л миний юм биш. Мэдээж та нарын зарим дуртайх. Тэгэхээр зүгээр өглөө өдөр нь энгийн дуртай хүснээ гурилтай, бүргэртэй. Гэхдээ оройны хоолндоо л анхаарчих. Бүр болж өглөө оройны хоол битээ. Тэгээд тараг уувал бас зүгээр идэг. Тэгэл ерөнхийдөө л хамгийн чухал нь баланс л болчихж байгаа юм л да. 2 хоног ингээд жоохон junk food, амар бүргэр янз бүрийн шарсан дахиад бахиж ч юм бол тэрийг угаасаа санаж байгаа учраас маргааш нь жоохон салаад ч юм уу тий, ногоон салаад тиймэрхүү эрүүл мэдээд ерөнхийдөө нэг жоохон бондоох гээд ирэнгүүт эрүүл хоол руу оруулдаг ч юм уу. Тэгээд баланстай идчихдэг гэж хэлж болно. За tip 7. Энэ болохоор зарим хүмүүс таалагдахгүй ч юм уу. Миний хувьд болохоор оройны хоолны дараа ч юм уу, оройны хоолтой хамт нэг хондог улаавино уудаг. Тэгээ улаавино уухаар хоолыг шингээгээд тэгээд улаавино ч өөрөө ирүүл. Тэгээд тэрнээс гадна давхар юм цаацсан мэдрэмж өгдөг юм санагддаг. Тэгэхээр миний хувьд болохоор хаяада нэг орой улаавино гэдэг нэг л хондгийг уучих зүгээр санагддаг. За tip 8. За мэдээж хүн дасгал хөдөлгөөн хийхгүйгээр турахгүй хоолт 80%, дасгал 20% гэдэг энэ бол үнэн нь. Би ч өмнө нь бас боксоор хичээлжсэн, йогоор хичээлжсэн, жимээр хичээлжсэн, өглөө гарч гүйдэг гэсэн. Тэгээд хүн дасгал хөдөлгөөн эрүүл хооллоод хажуугаар нь дасгал хөдөлгөөн хийх юм бол мэдээж илүү хурдан үр дүнтэйгээр турна. Миний хувьд болохоор ерөнхийдөө сүүлийн үед жоохон энэ хідэн зүйлээс мартагдсан, дасгал жоохон хийхгүй байгаа. Гэхдээ он гарангууд буцаад жимд явах бодолтой байгаа. Гэхдээ би хэдийгээр жимд явахгүй байгаа ч гэсэн ажил дээр очивол хөгжмөө тоглож байхдаа ер нь хөдөлгөөнтэй байдаг гэх юм уу. Дээрээс нь өдөржин гадуур амар их ингээл гүүгээл тийм дуулцал гэл ийш амар их явдаг. Зарим аюу халах ч юм уу тийм шаардлагатай үед ер нь аюу их дасгал хийсэн хийгээгүй аюу тийм хөдөлгөөнтэй байдаг гэх юм уу. Одоо босод офисын ажилчдыг бодоход харьцангуй хөдөлгөөнтэй. Дээрээс нь орой 7-т 3 өдөр бичээ ажил дээр гарч байгаа шүү дээ. Тэгээ орой бүхэл бүтэн 1 цаг 2 цаг тоглохдоо ингээ байн хөдөлгөөнтэй ингээл зүгээр зогсохгүй. Тэгэхээр хэдий жим явахгүй байгаа ч гэсэн харьцангуй хөдөлгөөнтэй байдаг болохоор бас жим байхад минь тусалдаг байх гэж боддог. Тэгээ дасгал жимний талаар нэмж юм хэлэхэд охтууд манаас дандаа асуудаг л дээ. Яг ямар дасгалыг яг юу хийдэг үзүүлэгч хийдэг. Яг ингээ миний хийсэн бүх юмыг дагаж хийлээгээд чамд бол яг тэгж нөлөөлөхгүй. Тийм болохоор яг бүх юмыг туршиж үзээд яг жимд ч юм уу явал уудаад их юм бол бүжгэнд яваад үз. Хэрэг бүжиг онцгүй бол боксонд яваад үз гэх мэтчлээ яг өөрийнхөө дуртай юмнуудыг туршиж үзээд тэгээд аль нь хамгийн гоё вэ? Аль нь илүү үр дүнтэй вэ? Аль нь илүү сонирхолтой вэ ингээд аль тохирхоогоо ер нь бол хийсэн зэрэг зарим хүмүүс ч бол баг гэртээ ч дасгал хийчдэг. Гэт ер нь аль өөрт тохирсон нэвтэйхэн дуртай тэрийгэ хийх нь ер нь зөөр байдаг. Нэг хүнийг 100% дөөрөх биш. За. Тэгэд миний хувьд болохоор одоо миний хичээлж исэн энэ олон юмнуудаас хамгийн сонирхолтой нь бүжиг бас боксинг байсан. Яа тэгэхээр бүхэл бүтэн нэг цаг багшаар нөгөө нэг шахуулаад бокс болохоор бүр аягүй сонирхолтой. Чи яах гэдэг. Ингээл жим дээр ингээл яг тоогоороо хийгээл ингээл ядраал тэгж мэхгүйгээр бокс болохоор яг нэг юм анхаарлаа төлөвлөрүүлээд би ч юм болохоор аюу хатуу хөлстэй жим дасгал хийгээл нэг цаг дасгал хийхэд ингээ бараг хөлөрдөг. Тэгэхэд би боксыг 15 минут хийхэд ингээ бүр хөлрөөд ингээ аюу уурстай л чи яах гэдэг. Амар урсаад тэгэхээр миний хувьд болохоор хамгийн зөв кардио зүгээр л хамгийн турхад зөв тийм нөлөөтэй кардио бол миний хувьд болохоор бокс байсан.
Тэгээд сүүл би болохоор йога, power йогоор хичээлжсэн. Power йоганы давуу тал болохоор сонголт айгүй сайтай болт юм лээ. Тэгэхээр бокс, жим хийхээр нөх хүн сонголтоо 1-2 минут хийгээл хайчдаг ч юм уу. Тийм тохиол айгүй байдаг гэсэн. Айгүй тийм мэдлэг дутуу. Тэгэхээр йоганы нэг давуу тал болохоор сонголт маш сайжрна. Сонголт сайн байна гэдэг чинь ер нь бүх юмний л ер нь үүд юм лээ. Сонголт сайтай хүн одоо амархан тархахгүй ч юм уу. Сонголт сайтай байвал ер нь тэгэл уян алрахын гэдэг чинь л гоё штт. Тийм болохоор бүгднгийн ингээд хослуулаад хийвэл бас зүгээс. Одоо зарим жим чинь Шангрилагийн жим та фитнест нь явж болно. Тинчээ давхар боксингийн ангиж байгаа, йоганы ангиж байгаа, бассейнд явж болно. Тэгэхээр тийм бүх төрлөөс нь бас цуг хичээлэл зүгээр байдаг. Тэгээ миний хувьд болохоор хүүтэрхээр жоохон жимд явах дурггүй. Тэгтээ яг уу явна. Тэгээд өөртөө дуртай тохирсон тэр тасгалаа болоод хийвэл зүгээр байдаг шүү. За дараагийн 9 дахь тип маань юу вэ гэхээр кофе. Хүмүүс миний болохоор хамгийн яг өдөр болгонд хийдэг юм бол кофе явах. Тэгээд өдөр завгүй яг хоол идэх завгүй ч юм уу тиймэрхүү үедээ кофе уучдаг. Тэгээд сүдэ латте уудаг. Хар кофе их ууж чаддгүй. Тэгээд нэг латте уухаар яг хоол идсэн юм шиг мэдрэмж аваад дээрэс нь энерги авчдаг. Тэгээд би кофе уух юм бол 2, 3, 4 цаг юм идэхгүй бүр айгу затгалан явж чаддаг. Эсвэл хоолныхоо өмнө кофе уусан байх юм бол хоолоос айгу бага иддэг. Тэгэхээр дээрээс нь кофе чинь бас турах гэж байгаа хүмүүст айгу хэрэгтэй. Тэгш дээрээс нь жимний өмнө кофе уугаад нөө pre-workout чиг ингээд буст хийж энерги нэмэх юм уу. Тэгэхээр миний хувьд бол яг байн уугаад байвал мэдээж ирүүл биш. Гэтэ миний өдийг хүртэл сүүлийн хэдэн жил яг ингэ баримтлсан зүйлх юм бол кофе, латте уух байгаа. Тэгээ би гэртээ болохоор кофе чанал уучдаг зүгээр. Ямар ч аль болох жоохон чанартай кофе тэгэл гэртээ зүгээр энийг чанангуудаа дээр нь зүгээр сүүгээл уучдаг байгаа. Тэгээд бас уухан дээр нэмж хэлэхэд мэдээж янз бүрийн нөгөө нэг чихэрлэг жуус мөс ингээл сонин газ давнда кола молог бол хүмүүс айгүйх янз бүрийн юм цай мэ хүмүүс айгүйх мэдээж ам цангас үед юм чихэрлэг зүйл уухыг ингээд үстэй аль болох уухгүй хэрэгтэй. Уусаа уснаас өөр зүйл болохоор хүний цангаа тайлдгүй гэд батлагдсан. Тэгтээ мэдээж хүн л юм чи амттай юм уухыг мөрөөдөд тахтай. Тэгээд би яг газтай муумаар болох юм бол би юу бүх төлөвлөлтүүдийг ориглон гэд лаацтай. Тэгтээ газтай мөртлөний калори нь айгүй бага мөртлөө баг зэргийн жимсний амттай. Тэгээд айгүй гоё амттай. Би болохоор ориглонд айгүй дуртай. Скол зүгээр тийм сода water. Тэгээд сайхан би нэг юм гоё жуус мэдчихсэн. Marigold гэд. Энэ болохоор алюминий, оранж, луун гэд нэлээдэн төрөлтэй байсан. Тэгээд энэ болохоор чихэргүй, no sugar. Тэгээд ямар нэгэн будагч бодис ороогүй. Тэгээд элсэн чихэргүй. Тэгсэн ингээд уухаар яг гоё чихэртэй юм шиг амтдаг. Дээрээс нь монголчууд бид нар ч хүмүүсийн нэг аягүй бага иддэг шүү дээ. Тэгээд энэс нэг аяг өдөр дуучаар ногооны хэрэглэг аваад дээрээс нь аягүй гомдтой. Их тийм өтгөн нэг юм шиг биш аягүй шингэндүү болохоор амтны үед амттай кревлэт авах юм бол энийг гоё амттай мэл шүү. Нэг тип дутуу үлдээч. Снак буюу нөгөө нэг өдөр тутам янз бүрийн хоолноос гадуур иддэг юмнууд байдаг чи чипс, чихэр шоколад. Тэгээд намагч хүмүүс чи амар читос амар хиддэг мэддэг тэгээд ер нь болохоор ганцаараа нэг утыг иддэг дана айгүй олоолаа хуваадаг ч юм уу. Тэгээд хэрвээ амттай мэдмээр болох юм бол нөгөө амттай жуусээ эсвэл шоколад ч юм уу идэх юм бол dark шоколад тэг мэдээж жимс. Тэгэл кейк мейк гоё капкейк амттай юм чизкейк гоё бейкерийн мэдээж бас иддэг хүү юм чинь. Тэгээд идмээр ах юм бол ид өглөөд өдрөд гэхдээ орой идчихлэхгүй. Ихэд баланстай байхад л бол явчихна. Дасгалын тухай төвшөө нэмж хэлэхэд жим явах боломжгүй, гэртээ боломжгүй гэх юм бол ажил руугаа явж байгаа газар руугаа аль болох машины хол парклаад алхах эсвэл алхаж
явуулах зүгээр. Үнэхээр жин тийм боломжгүй гэх юм бол ерөөсөө шалтак унтахгүй байвал тэгээд жим дасгалын нэг давуу тал юу гэхээр анх би ер нь багада 10 жилдээ бол юунд биеийн тамирын хичээл аягүй дургүй байсан. Хамгийн дургүй хичээлтэй аягүй ер нь аягүй муу байдаг. Хийхдээ тэгэл орох дургүй байдаг гэсэн. Тэгээд явна сүултээ нилээд амьдэрдэг баг. Фитнест явж эхлээд тэгээд фитнест явахын мэдээж нэг том давуу тал бол жингээ барих, эрүүл болох, фит болох тий. Бас нэг гоё давуу тал юу гэхээр хүн дасгал хийгээ гараад ирэхээр одоо Монголын чинь нийгэм аюу стресстэй, хүн болгон стресстэй аюу их асуудал байгаа. Тэгээд дасгал хийгээ гараад ирэхээр бүр ямар нэгэн байдлаар нөгөө хүний эндорфин жимнээс гарч ирэхэд бүр аюу ад жаргалтай болсон байдаг. Бүр юу анх ороход нэг юм урваасан юм орсон бол тэгээд дасгалаа хийгээ гараад ирэхэд бүр ингэ сэтгэл санаа бүр аюу гой бүүстлэгдээд амар гой хаппи болж гарч ирдэг шүү. Хэрвээ дасгал хийх дургүй юм байх юм бол яваад үзээрэй. Тэгээд дээрэс нь эндорфин ялгарч хаппи болж стрессгүй болохоос гадна үр дүн гарна. Зүгээр нэг 3-7 хоног хийгээд эхлэн баг зэрэг үр дүн гараад жин хасагтал би чангараад ирэхээр донтож эхэлдэг. Тэгээд гоё юм донтно гэдэг чинь улам л их явахын юу их үсэг болж өгч байгаа. Тийм болохоор дасгал хийгээд оролдоод үзээрэй. За ерөнхийдөө яг би өөрөө ээж жингээ бэрдэг талаар та бүхэндээ хуваалцлаа. Тэгээд энэ дээр саяны хэлсэн 10 зөвлөгөөнөөс гадна та хэдэн гоё нэмж хэлэх зөвлөгөө байвал комментэр үлдээгээрэй. Тэгээд мэдээж зарим хүнд зарим ийм зөвлөгөө нь болохгүй байх. Гэтэ надад бол болдог гэсэн. Тэгээд зарим нэг ерөнхийдөө л миний юу болохоор айгу баланстай байдаг. Зарим өдөр хүн хамаагүй junk food идэн, зарим өдөр их идэн, бага идэн. Тэгэхээр их идсэн үедээ л маргааш нь ирүүл идчих ч юм уу тий. Өдөржингөө 2-3 удаа муухай мэдчих юм бол оройн тараг угаалтчих ч юм уу. Угаасаа л одоо нэг хажууд ресторанд орлоо нэг пицца захиаллаа гэхэд хажууд нэг ногоон салаад авчих ч юм уу. Ерөөдөө тэг баланстай идвэл зүгээр. Тэгэхгүй янз бүрийн дайет өрж бие зовоогоол тархин нөгөө хоолой чинь ингээл амар улам крейв хийдэг. Тэгэхээр ерөөдөө миний бодлохоор янз бүрийн дайет барих дургүй баланстай идэх л аягүй чухал санагдсан. Тэгээд хөшөө юм мартагдуулаагүй байх гэж найдаж байна. Хамгийн гол нь хүн болгон тийж аягүй амар турхан ах ямар ч шаардлагагүй. Чи бол цорын ганц. Тэгээд өөрийнхөө биеийг хайрлаарай. Өөрийнхөө гой сайхан талыг тооцтоод өөрийгөө хайрлахад тэгэл бүх юм л болоо явчихна. Тэгээд би заавал энэ шиг байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй бол сошиал дээр янз бүрийн зураг мураг харж сэтгэлээр унах ямар ч хэрэг байхгүй. Бүх бие л гоё сайхан тал байгаа. Бүх бие зөвхөн цорын ганц учраас тэгээд чамд амжилт хүсье. Баярлалаа.